Манайхан Монгол Үнийн сэтгэлгээнд нийцүүлэн Солонгос хэлний бүх шатны ном сургачдыг боловсруулан гаргаж, мэргэжлийн түвшинд Солонгос хэлний анхан шатнаас эхлээд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын дээд шат хүртэл бүх сургалтуудыг Монгол болон Солонгос багштайгаар байнга эсрэг даван сургалт явуулж байна. Манайхан багш нар магистр болон түүнээс дээш зэрэгтэй ба Монгол Үнийн онцлогт нийцүүлэн хичээлийг сонирхолтойгоор явуулдаг. Би нарийн гарц хэл шинжилгээ хүрээлэнд Солонгос хэлний анхан шатны сургалтанд суудаг. Солонгос Монгол багштай найрсаг 5 дахь ном болон дагалдах CD бус хэрэгслүүд нь ойлгоход маш хүнтэй. 6 сарын дотор одоо ТОК-ийн 4-р түвшинд тэнцвүүлж байсан. Хичээлийн цагаараа нэмэлтээр ирж хичээлэх боломжийг олгодог байгаа. Хилээ сайн сурч тэтгэлэг ханддаг гэж байна. Солонгос хэлнийхээ мэдлийг дээшлүүлэхийн тулд нарийн гарц хэл шинжилгээний хүрээлэн зорж ирсэндээ баяртай байна. Багш нартай аль баярлалаа. Солонгос хэлийг зөв суурьтай суралцахыг хүсвэл манай сургалтын төвд хүрэлцээр суралцаарай. Та бүхэн Солонгос хэлийг чанартай зөв суурьтай сурмаар байвал нарийн гарц Солонгос хэлний мэргэжлийн сургалтын төвд хүрэлцээрэй. Та сурч чадвал бид зааж чадна гэсэн уриатаад манайх үйл ажиллагаа байнга явуулж байна. Манай хаяг 13 дугаар орны автобусны буудлын баруун талд байрлах Британий элчингийн баруун хоёр талд Могилская офисын 5 дугаар давхарт 505 506 дугаар өнд байрлаж байна. Манай утас 9664 9939 8994 9939 таягуудаа залгаарай. Үйл үгээрээс холбогдох гүнийг гэдэг нөхцөлийг хамтдаа үздэг. Энэ нь болохоор аялал авийг илэрхийлж байдаг байна. Одоо шинэ тим юм уу иштэй гэсэн. За тэгэхээр их шиг гүйж хамаарахгүйгээр шууд холбоотой гэдгийг анзаарч хараарай. За үйл дүнс хамтаарцгаая. 머리를 잘랐군요. 웃에 자술цын байна штэ. 머리를 잘랐군요. 웃에 자술цын байна штэ. 네, 팀에 어제 미용실에 갔어요. өчигдөр өсчин явсан юм. Тэгэхээр бидний үзэж байгаа нь гүний юм байна энд явж шүү дээ. Тухайн үйл өнгөрсөн цаг дээр байна уу эсвэл ирээдүйн цаг дээр байна хамаагүй хамгийн гол нь гүний холбогдсоноор тухайн үг дээр аялал нэмж өгдөг байгаа. За 밖에 나오니까 날씨가 참 춥군요. 밖에 가다 나오니까 гартал цагаагаар 날씨가 참 춥군요. үнэхээр хүйтэн байна. хүйтэн байна штэ гэсэн санааг илэрхийлж байгаа. За тэгвэл түүний дараагийн үйлдэл нь 옷을 따뜻하게 입어야겠어요. хувцас дулаахан өмсөх хэрэгтэй юм байна гэж байна. За дараагийн үйлдэлээс та бүхэн анзаарч хараарай. саяны өслийг 저기에 큰 서점이 생겼군요. 저기에 큰 서점이 생겼군요. тэнд том номын дэлгүүр бий болсон байна гэсэн байна. тэнд том номын дэлгүүр бий болсон байна. 우리 한번 가볼까요? бүгдээрээ нэг удаа явж үзсгэх үү гэсэн байгаа. За. 참 오늘 저녁은 달도 밝군요. 참 гэдэг нь одоо гайх бишрэх бодорож хөөх 오늘 저녁은 өнөөдөр орой 달 гэдэг нь сар гэсэн үг байгаа. сар 밝다 гэдэг нь болохоор тод гэсэн үг байгаа. Тэгэхээр тод байна. тод байна штэ гэсэн утга санааг илэрхийлж байгаагүй анзаарч хараарай. Тэгэхээр эдгээр өгүүлбэрийг орчуулж үзнэ. орчуулахын намайг дагаад уншаарай. 그분이 아직도 살아 계시군요. 그분이 아직도 살아 계시군요. 나도 일을 한번 해보고 싶군요. 나도 일을 한번 해보고 싶군요. 아버지가 미국에서 오셨군요. 아버지가 미국에서 오셨군요. 어쩌다가 할 때 한테 웃게 그분이 뒤로 아직도 어떤 곳들 살아 계시군요. 아미도 벤슈데 гэсэн санааг илэрхийлж байна. тэгвэл түүний дараагийн үйлдэл нь 나도 일을 한번 해보고 싶군요. 나도 би гэсэн 일을 ажлыг нэг удаа 해보고 싶군요. хийж үзмээр байна. 아버지가 미국에서 오셨군요. 아메리카에서 ирсэн шүү дээ. ирсэн юм байна гэсэн ийм утга санааг илэрхийлдэг байна. Тэгэхээр өнөөдрийн хичээлийг анхаарал үзсэн та бүхэнд маш их баярлалаа.